Орой минь үзэгчтэй Мэргэжлийн сумын 1-р сарын Хатсуу Бошоогийн 9 дэх өдрийн таун нэвтрүүлэг эхэлж байна. За өнөөдөр манай Тамаоши мөн хөргөл Миябиямата барилцсан. Урд нь 6 унсан байсан гэд анх удаага авж үзэх сайхан боломжтой байсан боловч Миябиямаг барсангүй татуулчлаа. Урдын хараад адил унжин. За өнөөдөр Миябияма үйлсэн байгаа. Одоо анхныхаа давааг усын саран бошоо 1 сар жуурал унахын тодорхой болсон. Ерөнхийдөө зодог тайлж магадгүй талруугаа л ер нь явж байна. 15 жил сумог барилж байгаа Миябияма 98 онд ах их сумод орж байсан. Самана шууд нэвтрүүлгийн өнтөгч нүүдэл брэнд махын бэс ажиллаж байгаа. За дараагийн барилдаан Шотенрод ямсран Хакаку дэвжиний Окиномитэй барилдсан 2 гараа холбоод гарын хөшөөд за Кими Даши гэж ярьдаг. За ингээд Шотенрод 7-2 нот болсон. Окиноми 5-4 нот болсон. За яг холоод нь тулаад яваад орсон. За зүүн суудаад зөрөө золох гэсэн зологт нь 2 гараа холбоод хөшөөд явцсан. Маш гоё сэтгэлээ барилдааны хөлбөр сайн байлаа. Энэ сар дарга байхгүй сайн байна манай Шотенро. Тохтенко Штатар Тамаасуката барууны магистрийн 14 дахь Тамаасукатад таарсан энэ өдөр. За Тохтенко зүүнний магистрийн 9-дэр байгаа. Зя сүхөө чэжин сүхөө Тамаасука явс хүзүү ороогоо тавраа дээр тулсан нэг хөлөө өргөд тавраа дээр тулсан Маваш нь хөрвцсөн байна. Сугдаад зөрөөд Маваш аваад хариуд автлахаа эхэлсэн. За одоо өөрхөө барилдаан болох баха. Еритаоши. За ингээд 5-4 нот болж байна. Тамаасука 3-6 нот болж байна. За барилдааны ихэнд бол жоохон харитайгээд орсон юм а жоохон чээж өндөр байсан. Тэгээд тачаа жоохон муу байсан. Хүзүү ороогоо хөлөө өргөө тогтсон. За суугатаа тогтоод тэгээд Маваш нь хөрвцсөн байсан. Зүр суугцсан байлаас 100 гар Маваш аваад хариу Еркри хийгээд дайрсан шахаад явсан гүцээлээ. За Бошоо тэргүүлэгчдийн нэг Исэкахама дэвжээний магистрийн барууны 14 дахь бүх Такарафужи барууны 8 дахь бүх Чотариутай Коконай дэвжээний Чотариутай энэ өдөр таарсан. 7-1 нотаа Бошоо тэргүүлэгчдийн 2 дугаар нэгэн Такхота цуг явж байгаа Такарафужи Ся Чотариу 5-3 нот авж байгаа Японы бас грэдүүтэй юм залуу. Сяжнийсэн хөндлөлтөө зүүн дамжид зүүн сугдаа Еркригээд гаргалаа. Ингээд 8-1 натаа болж байна. За хоёр чэжнийсэн энэ дээр шилдэж дараад итгэж чэж дөрөөсөн шилдэж дараад хөндлөлтөөд тэр чигээр нь зүүн талдаа сугдаад гүцээлээ. За ингээд 8-5 болж Дезендан Тачкошисэн 2 дахь бүх болж байна. Такарафужи Гүгтийн хот цэвгний минутер Икёитой таарсан Уэтанагээ гэдэг усглаа. Хөл тавиад мушгаад. За 10 насны зөрүүтэй хаа энэ хоёр. Одоохондоо бас болоогүй байна. Икё ингээд 3-5-6 нот болж байна. Манай бүх ялгаагүй 3-5-6 нот болоо 3 дахь таваа авлаа. Баруун зөрөөл золгосон ороод ирэхээр Маваш аваад урдраа хөл тавиад мушгаад Уэтанагээ гэдэг усглаа. Барууны магистрийн 2 дээр байгаа. Гүгтийн хогийн хувьд Икё барууны магистрийн 5 дээр байгаа. За өнөөдөр 2 Озки зүүн жигэр Озки Котошо баруун жигэр Озки Гакури 2 таарсан. Барьцаа сэлгээ гар дотор ороод давхар Маваш аваад Сичээ давлаад барих Сичээ тэр чигээр дуусгаад Еркригээд 6-3 нотаа болж Гакури. За Котошо 9 өдрийн дараа хөлөө 4 нотаа 5-4 нотаа боллоо. За яаж тэр барьцлагж байгааг харж байгаа. 100 гар дотор ороод 2 гар дотор ороод тэгээд давхар Маваш аваад Усгалаа нэг талын суугаа одоо түгжиж чадсангүй дээ Котошо. Тэмцүүхэн золгосон бол бас байдал барилдаа арай өөрөөр ирэх боломжтой байлаа. Энэ дөр оргил барилдаанд нэг Кармафужи Гойдо ирэн барилдаан чэжээс хүлэхгүй байсан урагшаа. Атак коми гэдэг. За ингээд 5 бошоо дараалж Кармафужи Гойдог хайж байна. Нэгдүгээр одоо 21 нэгдүгээр 15-6 болж байна. За яг мөргөлдөөд орсон. Маваш автаж чадаагүй Гойдо энэ дэр хэд алгадаад за чэж сүхгүй болохоор чэж болохоор шууд баруун талдаа татаад шилж дараад гүцээлээ. 9 даваа болж байна. Гойдо 5-4 натаа боллоо. Мусубина Чибан сүүлчин барилдаа Хакхо Брото 2 барилдаа Еркригээд усглаа. Баруун сугдаа дамжаад сатлын 100 гар Маваш аваад усглаа. За баруута 5-4 натаа болж байна. Хакхо 7-8-1 натаа боллоо. За энэ сард муу байна. Ер нь 10 давж ис 10 ба түүнээсээ дээш давж ис Лоцкиго буцааж авах хөстэй Брото ингээ худлаа болж байна баг.
9 өдрийн дараа бодлоор 4 натаа нэгдэг. Боллоо. За ингээд шуун нэвтрүүлэг ерөнхий өнтөгч Махын өнгөс дүүдлбэрэнд ажиллаж байгаа маргаашийн